Эрүүл мэнд. Эрүүл мэнд. Нармайн гуйлсан булчирхайн томрол. Нармай махыг ихэвчлэн аденоид гэх бөгөөд хамар болон залгиурын ар дээвэрт байрлах гуйлсан булчирхай юм. Нармай махны томрол нь бага насны хүүхдүүдэд зөнхлөн тохиолдох бөгөөд энэ нь физиологийн гаралтай байдаг бол эмгэх шалтгааны улмаас бас томордог юм а. Ингээд та бүхнийг Гранд Мед эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн эрхлэгч анагаах ухааны магистр тэргүүлэх зэргийлэмч Цэнт Сүрэнтэй уулзуулъя. Аденоид буюу нармайн гуйлсан булчирхайн томрлыг ярихын өмнө хэдүүлээ энэ нармай дээр байдаг булчирхааны анатомийн бүтцийн тухай товчхоо мэдлэгтэй болох ёстой. За хүний залгуур дээр ам залгуурт нармайд нэг тагнайн гуйлсан булчирхай буюу бидний хэлж заншсан хоолой мах, хилний уг зэрэгт 6 ширхэг тийм дархлааны үүрэгтэй лимфоидд булчирхайнууд цагирыг хэлбэрээр байрлаж байдаг. Үүнийг пироговын цагирыг гэж нэрлэдэг бөгөөд эдгээр булчирхайлаг лимфоиддүүд нь амьсгалж буй агаар, идэж буй хоол, ам залгуураар дамжихад дархлааны үүрэгтэй эдүүд байх нэ. За тэгэхээр нармайн гуйлсан булчирхай гэдэг нь хамрын хөндий ар дээд хэсэгт байрладаг. Өөрөөр хэлэх юм бол хамрын нүхэнгийн хойшоо нармай руугаа онгойжгоо тэр хэсэгт дээвэрт нь байрладаг булчирхай байх нь. Бага насны хүүхдүүдэд энэ булчирхайн томрол элбэг тохиолддог. Ер нь бол бага насны хүүхдэд физиологийн томролтой байгаад хүүхдийн нас өсөхийн хэрээр 5-7 наснаас эхэлж энэхүү булчирхайн нэргэх хөгжилд ороод 10-аас 16 наснд хэвийн хэмжээндээ орж 20 нас хүрэхэд бүр атропи болоод хатангаршаад алга болсон байх ёстой байдаг ийм булчирхай байх нэ. Тэгэхээр нармайн гуйлсан булчирхайн физиологийн томрол нь зөвхөн дангаараа биш бидний хэлж заншсан хоолойны мах буюу хоёр талын тагнайн гуйлсан булчирхайтай хавсарч цугтааж томорсон байх тохиолдлууд байдаг. За тэгэхээр нармайн гуйлсан булчирхай нь лимфийн булчирхай учраас олон тооны дархлааны ис агуулж дархлааны шингийн ялгаруулдаг булчирхайлаг хэрэгтэн байх нь шүү дээ. Энэхүү саяын дурдсан физиологийн томрлоос гадна эмгэгээр томордог. Эмгэгээр томрохдоо яг ингээ хоолойны махч гэсэн бас эмгэгээр томорж байгаа. Үүнд дараах шалтгаанаар нармайн гуйсан булчирхай эмгэгээр томорж болно. Одоо яг ингээ хоолой өвдөөл, бага насны хүүхдэд хоолойн өвдөөл, хамрын ханиад хүрээл тэр болгоныг дутуу буруу эмчилсэнтэй холбоотойгоор энэ ингээд олон тахилттай яваад байх юм бол өөрөөр хэлэх юм бол хамрын ханиад ойр ойрхон хүрээд хоолойн ойр ойрхон өвдөд байх юм бол тэр нармайн гуйсан булчирхай буюу нармаадаар байдаг энэ булчирхай маань эмгэг томролтонд өртөждөг байх нэ. За тэгээд ингээд эмгэгээр томорсон ч бай, физиологийн томролттой ч бай, ер нь бол гуйсан булчирхай, нармайн гуйсан булчирхай томрлын үед яг үндсэн 3 бүлэг шинж тэмдгээр илэрнэ. Хамрын, чихний, ерөнхий бие махбодын гэсэн. За хамрын одоо шинж тэмдэгт нь хамар нь битүүрнэ, байнгын битүүрнэ. Хамрын ингээ ар талаас нь буюу ингээ нармай талаас нь ингээ бөглөж байгаа учраас хооллохдоо, хөхөхдөө, гахад цацах тий хооллохдоо төвөртөх. Хамрын өмнөд хэсгээс нь байнгын шингэн цайвар ялгадс одоо нус гарах. Хамрын дайвар хүндийнүүдийн өрөвсөл хамар байнга битүү байсантай холбоотой хамрын дайвар хүндийн өрөвсөл ялангуяа харахад гамерит синусит болох мөн байнгын битүүрэлтэй холбоотойгоор хамрынхаа одоо нөгөө битүүтэй хүүхэд төөртөж байнга нусааны хамартаагаан гэд ноцордох буруу одоо нийснээс хүчтэй нийснээс болоод хамрын таславчин дах одоо судсуудыг гэмтээж микро гэмтэл үүсгэж хамраас цус гарах мөн хамрын саласт хурааших зэрэг одоо хамрын шинж тэмдгүүд илэрч болдог байх нь байна. За ингээд хамар байнга битүү байгаад байсантай холбоотойгоор чих хамар хоёрыг холбосон Евстахийн гуурс буюу одоо ийм гуурс байдаг. Энэ гуурсны алдагдaltaй холбоотой энэ гуурсны амсрыг одоо нармай талаас нь хаасантайгаар холбоотойгоор дунд чихний өрөвслүүд
үүснэ. Дунд чихний хөндөд шингэн хөндлөгдөөд чихэн өвдөн тэр битгэл бүр удаан хугацаанд чих ойроор өвдөд байх юм бол хингэрэг цоорох хүртэл хэмжээний одоо шинж тэмдэг хүндрэл илэрч болно. За бие ерөнхий хүндрэлт нь бол хамар байнга битүү байгаатай холбоотойгоор хүүхэд маань хүчил төрөгчийн дутагдалд ороод байгаа. Тэгэхээр хүчил төрөгч дутагдлын бүх шинж тэмдгүүд илэрнэ. Өөрөөр хэлэх юм бол одоо анхаарал сулрах, нойр хоолндоо муудах, хичээл сурлагандаа муудах, бүр орондоо шээх, өсөлт хөгжилтөнд дутмагших, бодисын солилцоо удаашрах, уушиг ингээ байнгын хүчил төрөгчийн дутагдaltaй бас даралттай байгаад байснаас болоод уушгин зүрх гэж одоо зүрх томрох, мөн одоо юм шуун чэжтэй болох гих мэт юм дараагийн хүндрэлүүд хүлээгдэж байдаг. Эдгээрийн нэг юм одоо хүүхдэд илэрхий одоо мэдэгдэж болох одоо ээж аав тасар хамгаалагчид мэдэгдэж болох шинж тэмдэг бол аденоидын төрх гэж ийм нийтлэг царай төрхтэй болдог. Энд нь яадаг вэ гэхээр одоо ам нь байнга хагас ангарахаа байгаад байгаатай холбоотойгоор дээд ирүүн томорч, доод ирүүн богиносч шүдний өөрөөр хэлэх юм бол ингэж орсоо гэсэн үг шүү дээ. Орсоож хамрын угалзан одоо жижигэрч хамрыг чимгсэн юм шиг байдалтай болоо тэгээ мөн ингээд тагнаа одоо хотоогоод энэ тагнаа хотолт нь эргээгээд бас хамрынхаа нүхийг нарийсгаж одоо хамрын нүхний зай талбайг багасгах ингээд хүчил төрөг дутагдлын бас нэг шинж тэмдэг бол нүдний зоод зовх юм хөхөлбөр болох зэрэг ийм саяын дурдсан шинж тэмдгүүдийг бол ийм царай төрхтэй хүүхдтэй юм бол аденоидын төрхтэй хүүхдээ гэж үзэх нь байна. Илэрч байгаа шинж тэмдэг нь гэх юм бол хүүхэд маань унтахтаа амаа ангааж унтах, хурхирах, дэрэн дээр нь шүлсэн хасгарах зэрэг шинж тэмдгүүд байвал одоо чих хамар хоолой эмчид хандаж нармангүйсэн булчирхаан томрол байгаа эсхийг шалгуулж онцлуулах шаардлагатай. Таны хүүхдийн эрүүн нүүрний хэлбэр хэрхэн амьсгалж байгаагаас шалтгаалдаг гэдгийг мэдэх үү? Нармайн гүйлсэн булчирхаан томрол нь хүүхэд амаар амьсгалах гол шалтгаан болдог. Хэвийн үед гадна орчны агаар хамраар орж, хамрын хөндөд бүлээцэж, чиглэг болон цэвэрлэгдэн уушиг руу ордог. Харин хамрын хөндийн арга хэсэг дэх нармайн гүйлсэн булчирхай байх ёстой хэмжээнээс томорсноор хамрын амьсгалыг хаадаг. Ингэснээр хүүхэд хамраар биш, амаар амьсгалж эхэлдэг. Хүүхдийн эрүүн нүүрний хөгжлийн оргил үе 5-аас 10, 10-аас 15 наснд явагддаг бөгөөд эдгээр үед амаар удаан амьсгалах нь эрүүн нүүрний хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс нармайн гүйлсэн булчирхайг эрт онцлох, зөв эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь юунаас чухал. Онцлогооны хувьд бол дээрх шинж тэмдгүүд илэрсэн хүүхдээ чихамар хоолой эмчид авч одоо очиж дурангар дурандуулаад ингээд эмч тухайн хүүхдийн одоо томрлын байдал, эмгэх шинж тэмдэг, ихэлсэн хугацаа, хүүхдийн нас зэрэгтэй харьцуулж эрентгийн зураг хийдэг. За хамгийн одоо энгийн ашиг батлах шинжилгээ бол аденоид булчирхаан X-ray хийгээд ингээд томрлынхаа зэрэгийг тогтоодог. Ер нь бол томрлынхын зэрэгээр 1-3 зэрэг болгодог өгөөд томрлын зэрэгээс хамаарч эмчилгээний тактик шийдэгч идэг. Энийгээ бол хүүхдийнхаа настай бас уялдуулна. Хэрвээ 1-2 дугаар зэргийн одоо томролтой хүүхдийн настай уялдуулж үзээд өөрөөр хэлбэл хүүхдийн нас бага байгаад нармайн гүйсний томрлын хэмжээ 1-2 дугаар зэргийн томролтой байх юм бол бид нэр эмийн эмчилгээ, хяналт, зөвлөгөөг одоо зөвлөөд хүүхдийн нас өсгөн хэрээр нармайн гүйсэн булчирхайг эргэх хөгжилд орно гэж одоо тооцоолоод хяндаг. 3 дугаар зэргийн томрлын үед бол мэс цаслын эмчилгээ заалттай байдаг бөгөөд бүтцийг нь одоо түрүү нөгөө бүтцэн дээр дурдсан, бүтцэн дээр тайлбарласан нармай дараадаг пироговын цагираг гэж нэрлэдэг 6 гудаа гүйсэн булчирхааны нармайн тагнан гүйсэн булчирхай буюу хоолойны махны томролтой бол 3 дугаар зэргийн томрол ихэнхдээ хавсарсан явагдаж байдаг. Тэгэхээр хоолойны маханч том, нармайн гүйсэн булчирхаанч том, хүүхдийн нас одоо зарим тохиолдолд бага байж болно. Зарим тохиолдолд одоо эргэн хөгжилд орох боломжгүй болцсон. Тэгэхэд эмгэг шинж тэмдгүүд илэрсэн нөхцөлд бол хоолойны махын нармайн гүйсэн булчирхайтай авах мэс засал буюу аденотонзиллэктоми гэдэг мэс заслын заалттай
Тэгэхээр энэ хүмүүс засал нь бол бага насны хүүхдүүдийн дунд нармайн гүйлсэн булчирхай болон тагнайн гүйлсэн булчирхай одоо 3 дугаар зэргийн томролттой үед бол хүүхдүүдийн дунд түгээмэл хийгддэг мэс засал байгаа. Хамгийн одоо нэг одоо онцлогтой юм гэх юм бол нэгэнт одоо хүүхдийн нас өссөн тагнайн гүйлсэн булчирхай, нармайн гүйлсэн булчирхай эргэх хөгжилд орох боломжгүй болсон мэс заслын эмчилгээний заалттай бол хүүхдээ одоо ингээ хүчил төрөгчийн дутагдалд оруулаад дараагийн хүндрэлийг хүлээлгээд одоо царай төрхийн өөрчлөгдөд байхаас өмнө мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Харин мэс заслын эмчилгээ хийлгэхдээ нармай залгуур дараас нь одоо залгуурын арчдсан шинжилгээ өгөөд яг тохирсон антибиотикоор өмнө нь суурь одоо эмчилгээ буюу пон эмчилгээг 7-аас 14 хоног хийгээд орох юм бол нэгэнт авахулж байгаа одоо аденоид булчирхай буюу нармайн гүйлсэн булчирхай, тагнайн гүйлсэн булчирхайныг авч гаш гэсэндээ цаана байгаа одоо тэр педагогийн цагирганд оролцоо хэлний угийн бусад одоо жижиг лимфоидуудыг халдвартай үлдэхээс нь сэргийлдэгэ. За урьдчилан сэргийлэхийн тухайд бол нэгэнт одоо энэ булчирхай бүр ургийн хөгжлийн одоо 7 хоногтойгоос эхэлж хөгжөөд тэгээ хүүхэд одоо төрөхөд бол ерөнхийдөө нармайдар юм булчирхай ердийн хэмжээтэй байж болох нь байна. Том хэмжээтэй байж болох нь байна. Ийм эмгэг одоо энэ физиологийн томролтой байжгаад хүүхдийн нас өсөхийн хэрээр эргэх хөгжилд ороод ингээд хатангарч явах хэвээр ийм физиологийн дагуу ийм байх хэвээр булчирхай маань өмнөд урьдчилсан тэр эмгэг одоо шалтгаануудаар тэг хамрын ханиад том ойроо орхон хүрэх тийм ээ. За хоолойн ойрхон өвдөх, хамар дайврын өрөвслөөр өвдөх, ер нь л бол ингээ хоолойны махархагчдагтай л адилхан нармайн гүйлсэн булчирхай томроод хархагшаад үлдчих тэр одоо шалтгаануудаар нь хэрвээ хамрын ханиад хүрэх юм бол хоолойн өвдөх юм бол гүйцэд сайн эмчилдэг байх хэрэгтэй. Чихамар хоолой эмчийн хяналтанд байдаг байх хэрэгтэй. За нэгэнт одоо эмгэгээр томорцсон байх юм бол эмчийн хяналт зааврын дагуу одоо хяналтанд нь байж одоо тохирсон хугацаанд нь эргэж хянуулж эмчилгээгээ маш сайн хийлгэх хэрэгтэй. Ингээд нэгэнт ингээд бас хэд ингээд 3 дугаар зэргийн томролтой болчоогүй хүүхдийн нас маань одоо эргэж хатангаршаа хугацаа байх юм бол одоо ойрхон өвдөд байдаггүй бол бас жоохон ажиглаж болно. Гэхдээ зөвхөн нармайн гүйлсэн булчирхайн одоо эмгэг томрлоос гадна хоолой мах буюу тагнайн гүйлсэн булчирхай одоо архаг өрөвслийн үед хоолойны махыг авах одоо хэдэн төрлийн заалт байна. Тэр олдоо шалгуур байна. Тэр нь болохоор одоо жилд өвдөх тоо тийм ээ. Жилд хэдэн удаа өвдөх үедээ одоо хэр одоо эрчимтэй халуурдын ямар одоо шинж тэмдэг илэрдیں, хичээл сургуулиасаа завсардах хугацаа нь хэд байдیں, ямар давтамжтай өвддیں, залгуур дараага одоо нянгийнхэн төрөл нь ямар байгааин бусад эргэтэн систем буюу хоёр дахь эргэтэн системүүдэд хүндрэл үүссэн юм уу тий эдгээрээс хамаарат эмчийн одоо заалтаар эмчийн одоо зөвлөсөн эмчилгээний тактикаар эмчлүүлэх нь хамгийн зөвөө. Ер нь бол нармайн гүйлсэн булчирхайн эмгэг томрлын шалтгаанд ч бай. Тагнайн гүйлсэн булчирхайн одоо архаг хэлбэр шилжигдэж бай. Амны хөндийн ариун зүйр бол маш чухлаа. Тэгэхээр яг шүд өвчлүүлж байгаа нян, хоолой өвчлүүлж байгаа нян хоёр бол нэг төрлийн нян ихэнхтэй байдаг учраас хүүхдийн шүдэнд нь бас сайн анхаардаг байх хэрэгтэй. Амны хөндийнх нь эрүүл ахуйд нь маш сайн анхаардаг байх хэрэгтэй. Шүдийг угаалгах, одоо өглөө ороод шүд угаахад нь хоолой зайлдаг усамлуудаар зайлуулж болно. Мөн ээж аавууд ингээд давсны усмал ямар вэ гэж асуудаг. Тэгэхээр ер нь бол давсны усмал нь ялангуяа одоо жанц давсны усмал ч юм уу тэр уламжлалтын одоо тийм аргууд бол осмосынхоо хуулиар тэр булчирхайлаг хэрэгтнүүдийн одоо лакун буюу крэфтэд байгаа эмгэг шингэнийг одоо ингээ хатангууршуулах зэрэг одоо тийм бас ач холбогдолтой. Грант Мед эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн эрхлэгч амгаах ухааны магистр тэргүүлэх зэргийн эмч Цэнт Сүрэн ярьлаа. Аливаа өвчин өөрийн шалтгаантай, зүй тогтолтой, өрнөл намжилтын үе шаттай, тэр үе шатандаа тохирсон эмчилгээний хүлээн зөвшөөрөгдсөн аргатай байдаг. Тиймээс цаг алдалгүй эмчит хандаж онцлуулах хэрэгтэй. Ингэснээр цаашид гарах олон сөрөг үр дагавраас сэргийлж байгаа хэрэг гэдгийг сайтар санаарай.
Эрүүл мэнд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа Нармайн гуйлсан булчирхайн томрол сэдвээр бэлтгэлээ. Нэвтрүүлэг бэлтгэсэн Хорол Сүрэн, найруулагч болор нэвтрүүлэгч Алтан Туяа.